Сайн байцгаана уу? Хэрэглэгч та бүхэндээ Unity 4.0 системтэй шинэ ETBox төхөөрөмжийг холбох зааврыг хүргэе. Төхөөрөмж шинээр аваад хэрхэн нэвтрэх вэ? Та шинээр авсан төхөөрөмжийг зурагттай HDMI залгуураар холбон Wi-Fi төхөөрөмжийг IPTV LAN холбоод адаптерыг тижээлээр залгасны дараах алхмын дагуу тохируулаарай. Алхам 1. Удирдлагын буцах сум болон хайлтын зурагтай товчууд дээр удирдлагын гэрэл навчтал зэрэг дарснаар төхөөрөмжтөө амжилттай холбогдно. Алхам 2. Хэлний сонголт гарч ирэх ба өөр тохирох хэлийг сонгон цааш үргэлжлүүлнэ. Алхам 3. Өөрийн холбогдох Wi-Fi сүлжээгээ сонгосон Wi-Fi сүлжээний нууц үгийг оруулж төхөөрөмжөө интернетэд холбоно. Алхам 4. Нэвтрэгтээр дарж Google аккаунтаа оруулан үйлчилгээний нөхцөл болон үйлчилгээтэй танилцсан зөвшөөрөх товчийг дарна. Дараа нь Google Play-ээс санал болгох апыг үргэлжлүүл товчийг дарж шинэ Android төхөөрөмжтөө сулгах боломжтой. Амжилттай нэвтэрснээр шинэ Android төхөөрөмжийн онцлогуудтай танилцах болно. Алхам 5. Тохиргоо амжилттай хийгдсэний дараа профайл үүсгэхээр дарж өөр тохирох профайл зургаа сонгон нэр болон профайлын төрөл, PIN кодыг оруулах боломжтой болох юм. Хамгийн ихний профайлын төрөл энгийн эрхтэй байх ба бусад профайлууд хандах хэрэглэгчийн төрлөөс хамааран энгийн, классик, хүүхдийн гэсэн эрхүүдээс сонгон бүртгэлээ үүсгэнэ. Хүүхдийн эрх нь 13 хүртэлх насны хүүхдэд зориулсан контентыг үзэх боломжтой болгох тохиргоо юм. Хүүхдийн эрхээр орсон хэрэглэгч 13-аас дээш насныхан зориулсан контент сувг үзэх тохиолдолд эцэг эхийн хяналтын PIN код оруулах шаардлагатай байна. Та өөрийн хэрэглээнд тохируулан профайл үүсгэснээр цааш үргэлжлүүлэн TV сувг контент үзэх боломжтой болно. Хэрэв та Android Box төхөөрөмжтэй хэрэглэгч бол зөвхөн профайл үүсгэхээс өөр үйлдэл хийх шаардлагагүй. Unity 4.0 системтэй шинэ ETBox төхөөрөмжийг холбох зааврыг хүргэлээ. Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг Unity захим хуудасуудаас аваарай.